24 үзэгчтэй өнөөдрийн Fox Talk хийж байна. Fox Talk-ийн өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Батэдэн болж байна. Батэнд өнөөдрийн мэдлэгээ. Тэгэхээр өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Дэлхийн үндэс болон бүртээ эмэгтэйчүүд эрхийн төлөө дуу нэгдэн сэтгэл нэгдэн эрхийн төлөө бас хэвлэлдэн нэгж өнөөдөр байна. Үндсэндээ Монгол улсад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал юу нэг ямар төвшөнд байгаа. Энэ судалгааны газар байгууллагаас гаргасан мэдээлэлээр бол үндсэндээ Монгол улсад дэлхийн буураа өвчтөж юм уу бусад орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүдийн эрх гендерийн тэгш байдлын харьцаа ерөнхийдөө боломжийн түвшинд байдгаа гэсэн судалгаанд үндсэндээ гарсан байдаг. Ер нь таны харж байгаагаар Монгол улсад өнөөдөр яг эмэгтэйчүүдийн эрх юу нэг ямар түвшинд байна яг эрх нэг хэрэгжиж чадж байгаа. Тэгэхээр юуны өмнө телевизэгч өрг олон түмэндээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Нийт эмэгтэйчүүд ээжүүддээ та бүхэндээ алс жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өргөж байна. Тэгэхээр монголчуудын өөрийнх нь одоо улам жил бол эмэгтэйчүүдээ ээжүүдээ одоо хайрлах, хандах тэр үзэл ухамсар бол одоо өнөөдөр их сүүлийн жилүүдэд бараг одоо 20 жил ярьлаа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг одоо бүр хөсөр орхицсон тэр улс орнууд бүс нутгуудтай бол харьцуулж болохгүй юм л да. Тэгэхээр зэрэг харамсалтай нь бол нөгөө сахил аваад шалд ордно гэдэг шиг өнөөдөр энэ сүүлийн 20 жилийн хугацаанд бол одоо нийгэмд бий болсон одоо олон тийм одоо хүчтэй өөрчлөлтүүд түүний дагаж орсон сөрөг үр дагавруудын үр дүнд бол олон одоо ахтар зүйлүүд гарлаа л да. Тэгээд тийм учраас бол өнөөдөр яг эмэгтэйчүүдийн хувьд бол одоо Монголд ямар одоо төвшөнд байна гэвэл бас одоо их сэтгэл эмзүүлмээр ийм зүйл байдаг. Тухайлх юм бол өнөөдөр одоо Монгол улс чинь одоо сайн зүйлээр гэхээсээ одоо сар олон зүйлээр дэлхийд одоо ихний айргийн тавд бүр одоо түрүү амун хүзүүл явж байгаа. Тухайлх юм бол гинтэргийн улмаас одоо амь насаа алдагчдын тоогоороо тухайлх юм бол дэлхийн одоо ихнээсээ 1-2-т явна. Хавдрын одоо өвчлөл үзүүлэлтээр мөн одоо ам хүзүүнд явна. Энэ бүхний цаа талд бол эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал түүнтэй холбоотойгоор энэ гэр бүл гэдэг одоо нийгмийн анхан шатны энэ нэгжийн энэ одоо эдийн асуудал үнэхээр одоо хүнд байдалд хүрсэн гэж ингэж бол бид үзэж байна. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол бид ингээд аваад үзэх юм бол өнөөдөр одоо ядуурлын төвшингээр аваад үзэх юм бол өнөөдөр одоо 40 гаруй хувьтай ажил үйлдэл гэхэд мөн одоо 20 гаруй нийт ажил эрхлэх улсуудын хувьд гэх юм бол бараг 30-аад хувьд хүрсэн ийм үзүүлэлтээр явж байна. Ингээд дэлхийн олон улсын судалгааны байгууллагуудаар гаргаад үзэхээр одоо хамгийн их зовлонтой улс орны тоонд зовлон гэдэг маань бол нэг талаасаа нөгөө инфляц үнийн одоо ахтар инфляц гэдэг юм үнийн уналт нөлөөлдөг, нөгөө талаас ажилгүй байхын одоо ихтер зовлон хоёр хавьдсан ийм зовлонтой улс орнуудын одоо хоёр төлөв гаргаад үзэхээр эхнийх нь тоонд бол ажилгүйд нь 22%-тай, инфляц нь 22%-тай, ажилгүйд нь 11%-тай судаан тэргүүлээд ингээд орж идэг. Хамгийн зовлон багтаа улс орнууд гэдэг юм бол Швейцар, тэгээд Норвег одоо Брунейч гэдэг юм ийм улс орнууд. Одоо инфляц бол одоо хасах 3%-тай, ажилгүйд бол 3.4% ийм улс орнууд явж байгаа. Бид бол нөгөө их хэцүү доотлихаа улс орнуудын бүр доод түвшин рүүгээ л яваад 10-доороос 15-д. Ийм л одоо байгаа. Тэгэхээр энэ бүх одоо хилээд байгаа юмнуудын цаа талдал эмэгтэйчүүдээ маань их эмэгтэйчүүдээ бид өнөөдөр хичнээн сайхан ярьж байгаа боловч нөгөө эмэгтэйчүүдийн одоо тэгш оролцоо эмэгтэйчүүдийн одоо амьдралын эрхийн тухай асуудлын дээр асар их одоо хүчтэй тавигдаад байгаа юм л да. Эмэгтэйчүүдийн эрхийг ярьсан хажуугаараас өргөдөлгөөсөн эхчүүдийн асуудал хөндөгдгөө. Өргөдөлгөөсөн эхчүүдийн хувьд бол үндсэндээ мэдлэг чадварын хувьд бол хинч голгохдохгүй одоо дээд боловсруулагч гэдэг юм уу ийм эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ одоо өргөдөлгөөж байгаа гэдэг утгаараа үндсэндээ амьдралын түвшин нэлээд доогуур болчихсон ийм бас судалгаанууд байдаг юм байна. Үндсэндээ яг энэ өргөдөлгөөсөн эмэгтэйчүүдийг талаар одоо төрөөс ямар бодлого баримтлах ёстой юм бол ажилгүйд одоо нэрлэж байгаа ганц шалтгаан нь өргөдөлгөөж байгаасаа болоод хэзээ дээд мөржилтэй мэдлэг боловсруулалттай ч гэсэн ядуу амьдрах бас хүрээд байдаг юм судалгаа байна.
Тэгэхээр яг өөрийн чи асууж байгаатай бол санал юм байна л да. Өнөөдөр ингээ гаргацсан судалгаагаар бол 81.3 мянган одоо эмэгтэйчүүд өрх толгойсон эмэгтэйчүүд байна гэдэг ийм одоо тоон зүйлт байна. Тэгэхээр энэ амьдралын хүнд хүчнийг одоо эмэгтэйчүүдэд өрүүлсэн. Өнөөдөр ингээд наан ярихтаа бол ийм улс төрийн зорилготой гендерийн тухай асуудал ярьдаг боловч яг одоо эмэгтэйчүүд яг ээжүүдэд хүрсэн тэр одоо энэ хүн амын чинь 50.4% эзэлж байгаа тэр эмэгтэйчүүдэд хандсан энэ төрлийн бодлого яг бодтой хийж байгаа юм бол том баг байна гэж ингэж үзэж хэлж болохоор байна л да. Тэр одоо нийт хүн амын чинь 50% эзэлж байгаа эмэгтэйчүүд бол хамгийн гол нь одоо хантай өр хүүхдүүд таны жил нь одоо бүгдээрээ ажилтай орлоготой илүү бүтэн эрүүл сарвал амьдрал нь одоо жаргалтай ингэж л амьдрахыг бодож байгаа хоос биш. Өнөөдрийн одоо төвшүүлээд байгаа ялангуяа улс төрийн амьдралын хүрээнд одоо тэр оролцоог нь хангах тэр дарга сайдын суудлал руу зүтгээ тэмүүлээд байх тийм хүн бол тэнд тийм сэтгэл бол байхгүй ш. Тийм үзэл хандлага зорилго бол тэнд байхгүй ш. А гэтэл яг үнэхээр одоо тэр хүний сэтгэл санаа нь одоо амгалантай, жаргалтай байх тэр амьдралынх нь болцоог нь бий болгож чадж гэнэ үү гэдэг өнөөдөр бол улам миний түрүүний хэлдгээр сахирал хүртэл гэдэг шиг л улам л одоо дордоод байгаа л бидний одоо эмзэглэж байгаа энэ асуудал. Энэ эмэгтэйчүүд өргөдлөхөөс эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Өнөөдөр сүүлийн үед эмэгтэйчүүд маань одоо гэмтэргийн ийм золиос болох өөрснөө одоо гэмтэргийн одоо энэ зөвхөн нэг жишээ хэлэхэд гэр бүлийн энэ хүчирхийллийн улмаас байнгын одоо дарамт шахалтын улмаас эмэгтэйчүүд маань өөрснөө одоо гэмтэрэг гарцаагүй дараагүй байдлаас үйлдэх ийм одоо гэмтэрэгтэн болох ийм одоо байдал бол сүүлийн үед асар их гарч байна. Өнөөдөр гаргасан тооцоо судалгаан дээр бол одоо хүн амны гэмтэргийн 10 орчим хувийг нь бол эмэгтэйчүүд үйлдгэсэн гэдэг аимшигтай тоо гарч байна. Өнөөдөр одоо ерөөсөө энэ сүүлийн 20 жил бол Монголын одоо нийгмийн Монголын энэ төрийн чинь одоо үндэс болсон тэр гэр бүл рүүгээ хандсан гэр бүлийн энэ их айхтар задрал энэ бүх төвшөндөө нийгэмд чи бий болсон одоо хагарал зөрчил энэ хоёр туйл руугаа яваад байгаагийн одоо золиос бол эцсийн дүндээ ээжүүдэд эмэгтэйчүүдээр асар их хүн дээр тусч тэгээд тэр нь бол нөгөө өрхүүл задарчиж байгаа учраас энэ нийгэм тогтвортой байх энэ улс үндэстэн оршихуйн тухай асуудал маш хүнд байдлаар ороод ирж байгаа юм зүйл байгаа юм л да. Тийм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухайд бол үндсэндээ дэлхийн улс орнд л өөр өөр гэсэн онцлогтой энэ өдрийг одоо тэмдэглэн өргөдгөө гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд бол ажиглалтай ч юм уу судалгаа гардаг. Юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бодоод өнгөрсний маргааш нь бол эрүүжүүлэхээр өртүүлсэн эрэгтэй хүмүүсийн тоо өмнөх өдрөөсөө одоо их байдаг ч юм уу. Ийм нэг сөрөг юм уу нэг ажиглалтай байдал нэг газар авах тийш хандсан байна л да. Энэ асуудлыг ер нь одоо ямар арга замаар одоо шийдвэрлүүл яг үндсэндээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр яг үндсэн зорилго агуулгаараа яг болж өнгөрөх бол. Тэгэхээр сүүлийн үеийн одоо ингээд дээгүүр нийлсэн ийм нэг одоо хөөс одоо дээдлаар нийлээд байгаа энэ ажлын чинь үр дүн миний түрүүний хэлдгээр эмэгтэйчүүдийн энэ эрх одоо хамгаалах шугам зөрчигдөх тэр байдлаар ороод байдаг. Тэгэхээр зэрэг бидний энэ түүх уламжлалаа аваад үзэх юм бол тэр гэр бүлийн харилцаа, ирэмийн одоо хоорондын харилцаа гэр бүл болж ингэж одоо өрх бүлийн тулгуур одоо хоёр баг нь болж энэ өрх гэр төр улсыг түшиж тулж явдаг энэ уламжлал нь алдагдаад нэггээр хэлэх юм бол ерөөсөө одоо эмэгтэйчүүд рүүгээ хандсан эрэгтэйчүүд нэлээд тийм орхисон бодлогын одоо золиос энд гарч ирж байгаа юм л да. Тийм учраас бол хичнээн одоо эрэгтэйчүүдэн доройтой байх юм бол нөгөө улс үндэстний чинь байдал улам л доройтой дордоод байдаг ийм одоо яг бодтой байдал байна. Тэгээд тийм учраас өөрийн чинь түрүүний хэлдгээр өнөөдөр одоо хичнээн сайхан залуучууд эрчүүд маань эмэгтэйчүүдээрээ тэжээлгээд ижихээ одоо цалин тэтгэврээр амьдралаа залгуулад өөрөө юм хийхгүй ажиллахгүй тэгээд цаашлах юм бол энэ одоо нийгэм хамт олон гэр бүлийн хүрээнд одоо асар их нэр хүнд муутай тэгээд ийм одоо байдалтай ийм улс үндэстэн болвол ерөөсөө одоо доройддог мөхдөг ийм жамтай гэдгийг одоо судалгааны байгууллагууд гаргацсан хэлээд байна. Ерөөсөө эр хүн нь одоо эрх хүйстэнд доройтж байгаа улс үндэстэн төдийгүй эр хүн нь доройтж байгаа улс үндэстэн төдийгүй эрх хүйстэнд доройтоод байгаа амтны төрөл зүйл энэ дэлхийгээс одоо арилж устаад байна гэдгийг
хэлээд анхааруулад ингээд судалгаа зүй төтлөг нь гаргаад судалгааг нь одоо тавьчихсан байгаа. Гэтэл бол бид нар яг энэнийхээ эсрэгээр явж байгаа. Энэ бол зөвхөн монголчууд идэгхээсээ илүү энэ Монголын одоо хүчрхэг үндэсний энэ хүчрхэг байгаа хамгийн үндсэн үндсэн тэр эр хүндээ байна. Тэр хүчрхэг одоо эр хүний эрчүүдийг яаж доройтуулах уу гэдэг одоо олон үеийн энэ бодлогын одоо бодит биелэл нь бол өнөөдөр яг биелээд эрчүүд нь бол үндсэндээ одоо ийм дорой байдалд хүрсэн. Тэгээд улс нийгмийн эрчүүдэн дорой болоод үнэхээр одоо тэр улс нийгмийн зөв зохицолтой байна уу гэвэл тийм байж чадахгүй. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал, гендерийн тухай асуудал яриад байдаг хэдий боловч яг бодит амьдрал дээр бол улам л одоо доройтой улам л одоо өөрийн чинь хэлдгээр тэр олон одоо эмэгтэйчүүдийн Мартин 8-ны баярын маргааш одоо өчнөө олон хүн эргүүлжүүлэхэд орж яана гэдэг чинь бол тэрийн цаадалд хичнээн одоо эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж хүчрхийлэлд автаж одоо нас нулимс зовлон одоо очирч байгаа гэдгийг бол тооцоолох одоо гарах байхгүй юм л одоо бодит төр зорхил тэнтэй усан тийм байна л да. Тэр эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцооны талаар одоо сүүлийн жилүүдэд төвчтэй ярьлаа. Үндсэндээ бас гендерийн хууль батлагдсанаар одоо улсын хурд сонгогдох нэгдвч эмэгтэйчүүдийн бас квот бас гарлаа. Энэ байдлаас харахад бол үндсэндээ эмэгтэйчүүдийн одоо эрхийг бол хамгаалах ажил үр дүнтэй явж байна гэж нэг талаас харагдана. Нөгөө талаас болохоор эмэгтэйчүүдийн одоо ямар нэг төрийн арга ч юм уу ингээд хаших, эрхлэх ийм эрх бол үндсэндээ Монгол улсад тэр Монгол улсад бол зөрчигдгөө гэсэн. Ийм зүйлийг бол эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудаас хилээд байдаг л да. Тэгэхээр бодит одоо нийгмийн амьдрал дээр бол эмэгтэйчүүдийн оролцоо одоо тухайлах юм бол нийт багш нарын одоо боловсролын байгууллагт ажиллагчдын 79% нь за эрүүл мэндийн байгууллага салбарт ажиллагчдын нэг 82 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа. За сүүлийн үед бол миний түрүүний хэлдэг энэ эрэгтэйчүүдийнх нь одоо байдал үнэхээр суларч байгаатай холбоотойгоор эмэгтэйчүүдийн одоо үг нь бол цаанаас эмэгтэй хүн одоо хийх тийм одоо хуваарьтай одоо боловсролын салбарт юм уу эсвэл эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд төлөхөө ажиллах нь бол ойлгомжтой асуудал. Гэтэл одоо цэрэг цагдаа хүчний энэ одоо гадаа байгууллагын харуул хамгаалтын гэдэг ингээд эрэгтэйчүүд хийх ёстой тэр одоо ажил энэ салбарууд дээр эмэгтэйчүүдийн хувь хэмжээ бол асар их нэмэгдээд ингээд ирсэн. Одоо өнөөдөр жишээлх юм бол ихтэй сургууль суралцагчдын тоог бол эмэгтэйчүүд давуу. За мөн одоо ажилгүй байгаа ажил эрхлэх одоо сонирхолгүй байгаа хүмүүсийн тоог аваад үзэх юм бол эрэгтэйчүүд хамаагүй илүү байх шийдтэй. Энэ бол одоо энэ бүх одоо тоог хилээд байгаа нь бол ерөөсөө одоо нийгэмд ялангуяа Монголын одоо өнөөгийн амьдралд бол нэлээд бид бол анхаарахгүй бол нэлээд одоо анхаарал татсан энэ цаанаас одоо харан зогссон ийм одоо асуудлууд болоод байна. Өнөөдөр бол бид нар энэ 20 жилийн хугацаанд бол үндсэндээ одоо энэ үндэстнийхээ хамгийн шилдэг одоо боловсон хүчин буюу ажиллах хүчин тэр эрчүүдийг бүгдийг одоо гадаад гаргасан. Өнөөдөр одоо уул уурхай газрын хөвлийнхээ нүүрсийг одоо хамгийн хямдаар хамгийн одоо хурдан аргаар гаргаад ачаад одоо 100 тонны машинуудаар зөөгөөд байгаль орчин сэдвийг гаргаж байгаатай адилхан бүх эрчүүд байгаа гэсэн гаргацсан. Тэгээд одоо энэ өнөөдөр нийгэмд байж байгаа байдал. Одоо өнөөдөр бол энэ эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хичнээн тэр олон мянган гарсан одоо эрчүүдийн залуучуудын ардалд хичнээн ээж хичнээн одоо ханы жил үр хөөхөд одоо энэ чирэл хаагцал амьдын одоо хаагцалд өнөөдөр байж байгааг бол хэлэх тооцоороо байхгүй. Ард талд нь хичнээн мянган одоо айлын өрх гэрүүл одоо сүйдэж байгаа. Тэгээд ингээд төрийн бодлого өөрөө энэ гэрүүл рүүгээ хандсан энэ бодлого алдагдаад айлын одоо тулах хоёр баг нь одоо эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр өр хүүхдүүд гэсэн энэ гэр бүлийнхээ энэ одоо зохис тарилцаа энэ үнд зүйл рүүгээ хандсан бодлого нь алдагдаад ирэхээр зэрэгэл өнөөдрийн ийм байдал бол гарцаагүй явуулж байгаа. Одоо энэс гарахын тулд бол бид одоо маш яралтай их тодорхой арга хэмжээнүүдийг бид нар авч хэрэгжүүлэх ажил шаардлага байгаа л гэж байна. Гэр бүл салбарын асуудал дээр бас төлөвлөж өгч байгаа нь одоо эрэгтэйчүүд нь одоо ганц Солонгос гадагшаа ч юм уу Японоос илүүтэй уул уурхай компаниудыг сүүлийн үед ер нь яг төрөмж байгууллагууд буруутгаад эхэллээ. Энэ яаж юм гэхээр одоо сараар ч юм уу одоо уурхайд ажиллагаар явдаг. Тэгээд энэ ажлаас нь болоод ер нь гэр бүл салах нөхцөл бүрдээд байна гэдэг энэ асуудлыг тавьж эхэлсэн. Тэгээд энэ асуудлыг ер нь
ямар байдлаар зохицуулах юм бол мэдээж зэрэг хүний хөдөлмөрийг хэл татаж таавал уухад ажиллах хэрэггүй ч ёсгүй ч юм уу гэх бас ёсгүй байх л да. Энэ асуудлыг яаж зохицуулах зүгээр. Тэгэхээр энэ дээр бидний одоо гол тавиад байгаа бид энэ одоо улсын хуралд уул уурхайн хариуцлагатай энэ уул уурхайн хөгжлийн төлөө төр хороо байгуулъя гэдэг одоо улсын хурлын тогтоолын төсөл санаачлаад бүрэлдэхүүнтэй энэ одоо бүх төлөөллийг хангасан ийм одоо хууль бодлого санаачлаад байгаагийн цааталд бол ерөөсөө л одоо таны энэ тухай асуудал орж байгаа. Одоо бид өмнө нь одоо хуучин тогтолцооны одоо муу сайн хэлдэг энэ хуучин тогтолцооны үед энэ төрийг төсөж ирсэн энэ хөхөөгүүд чинь бол үнэхээр одоо бодлогын зөв хийж чадж. Зөвхөн нэг жишээ хэлэхэд Эрдэнэтэд одоо 100-ыг даасан энэ том одоо бүтээн байгуулалт энэ том үйлдвэр уурхайг байгуулахад тэнд одоо дагуул хүн ам зүй дээд үтс хүн ам зүй энэ суурьшлахын асуудлыг бүрэн хэмжээ шийдээд Эрдэнэтэд одоо тэнд амьдрах 80-90 мянган хүн 100 мянган хүн одоо шууд л одоо амьдрах тийм хотыг байгуулсан. Тэнд нь одоо цэцэрлэг, имлэг, сургууль, үйлчлэгээ бүр одоо тэр уулуурхайн тэр том одоо төсөл дээр ажиллаж байгаа ажилчдын одоо арга гэр эмэгтэйчүүдийн ажиллах хөдөлмөрийнх нь одоо талбарыг нь бий болгоцсон. Одоо тухайлах юм бол хевсний үйлдвэр тэнд байгуулад өгсөн байх шийдэ. Гэтэл өнөөдөр одоо энэ байгуулж Эрдэнэтээс 5 дахин том оюу толгоон энэ төслийг хэрэгжүүлж энд оюу толгоон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад бид мөн энэ тухай асуудлыг тавьсан. Тэгэхээр тэнд одоо энэ 100 жилийн хугацаанд энэ төсөл хэрэгжинэ гэж оруулж ирж байгаа хэрнээ яг одоо ардталт нь бол ерөөсөө зүгээр л энэ майхан тент гэр камп хэлбэрээр л одоо энэ асуудлыг шийдвэрлэхээр ингээд орсон. Яг тэр түүний тантай хэлж байгаагаар энэний ард талд бол гэр бүлийн асуудал, гэр бүлийн харилцааны асуудал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрхийн, хүүхдүүдийн эрхийн тухай асуудал гэдэг ингээд нийгмийн асуудал олон юмнууд нь одоо орхигдоод байгаа учраас бид нар бол энэ талаар тавиад ерөөсөө энэ эрсдэлгийн салбарт одоо бид энэ төрийнхөө алдсан энэ бодлого алдааг бид нар нэн дээр засаад энд бол нэг зэгцтэй тууштай юм тогтсон. Тэгээд дид үтс талаас нь хүн ам зүй суурьшил тэр байгаль эколог байгаль орчин үнэлгээ үзүүлэлт энэ бүх талаас нь бол авч үзэх ёстой гэсэн юм байр суурьтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар яг Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эмэгтэй хүний үнэлэмж юу нэг ямар байна. Сүүлийн үед Монгол хүний одоо үнэлэмж үнцэнэ гэж ярьдаг бол тэр нь одоо эмэгтэй хүний үнэлэмж юу нэг хэрэг тань яаж байна. Тэгээд ингээд нэг юм одоо зөрчил зааг одоо хоорондоо нэлийн тийм одоо зааг зөрчил гараад ирсэн учраас үнэхээр бол өнөөдөр хүнд байдалтай байна л да тийм ээ. Уламжилж ирсэн одоо эмэгтэй хүнийг шүтэх, ээжийг эмэгтэйчүүдэд дээдлэх тэр нэг уламжилж ирсэн одоо уламжил нь игээ тасарчаагүй дулдаал байж байгаа болохоос өнөөдөр одоо эрэгтэйчүүдийн тухай асуудал одоо хичнээн их санаа зовоосон асуудал байна. Эрэгтэйчүүдийн тухай асуудал ярихаар зэрэг л цааталт нэмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал яригдаад байгаа юм л та. Тэгээд тийм учраас бол одоо ер нь үндсэндээ энэ Монгол хүний ер нь зөв бүхлээр нь аваад үзэх юм бол Монгол хүний үнэлэмжийн тухай асуудал бол туйлын одоо хүнд өрхөг ийм л одоо байдалтай байгаа л да. Тэгээд тийм учраас бол бид эцсийн дүндээ энэ улс оронд чинь хамгийн үнэтэй үнэт баялаг нь бол хүнд байх хэрэгтэй. Тийм учраас одоо хүний төссөн, хүнээ дээдлсэн, хүнээ одоо хөгжүүлсэн ийм бодлогыг бол бид барих хэрэгтэй. Бус улс үндэснүүд ийм байна. Энэ бидний өв дээдс одоо уламжилж ирсэн энэ өв соёл нь ийм байна. Тийм учраас бол энийгээ бид нар бол орхиж авч хөвч болохгүй гэж ингэж одоо бодож үзэж байгаа. Тэгээд тийм учраас бол эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлыг энэ төрүн ярихын зэрэгцээгээр эрэгтэйчүүдийг одоо яаж одоо давын өмнө нэг энэ их унсан нэр хүндийн яаж сэргээх юм. Нэг хүний үг даадаг, нэг гарын ажлын гараа одоо даадаг тийм хэмжээнд одоо эрчүүдийг бэлтгэдэг байсан тэр уламжлалыг сэргээж тийм хэмжээний нэг эрчүүдийг даван бэлтгэх энэ ажлыг бол бид нар хийх ёстой гэж ингэж бид бол бодож байна. Магадгүй өөрийн бодлогыг бас энэ асуудлаар чиглүүлэх энэ асуудал руу бид нар чиглүүлэх ёстой байна. Одоо тухайлах юм бол би зүгээр цаг нь явуулж байгаа бид нэг зөвхөн нэг жишээ хэлэхэд Монголын үндэсний бүхэн холбоотой хамтраад бид энэ өвгдээцийнхээ одоо өвлүүлсэн алдаж гээж болохгүй энэ Монгол бүх гэдэг соёлоор дамжуулж Монгол эр хүнийг одоо эр хүн шиг эр хүн болгож төлөвшүүлж ирсэн тэр арга сургуулийг тэр соёлыг одоо эргэж сэргээх чиглэлээр бид ажил хийж байна. Нутгийн салхи хөтөлбөрийн хүрээнд бүх одоо ерөнхий боловсролын сургуулиуд Улаанбаатар хотын нэг 2-4 хөдөөгийн нэг 3-4 аймагаас бусад бүх одоо ерөнхий боловсролын сургуулиудыг үндэсний үеийн хэвс дэвсгэр дэмжиж ном сурах хүчийг
одоо энэ сургуультанд яаж хамрагдах бүх заавар журмаар бид нар хангаад ингээд энэ ажлыг хийж. Тэгэхээр тэнд одоо хамрагдсан төсөлд хамрагдсан хүүхдүүд маань энэ эрэгтэй эмэгтэй ялгалгүй энэ Монгол бүхийн одоо энэ уламжилт хичээл сургуультанд хамрагдана. Тэгээд хөвгүүд маань бол одоо тэнд Монгол бүхийн одоо барилдаанаар хичээллэж тэгээд тэр одоо эх хүн олж явах ёстой тэр олон сайн чанаруудыг тань шингээх ёстой. Хатуужил, төвчээг одоо тэр бусад дотоод сэтгэл оюуны одоо тэр хүн болж явж чадах. Хэлсэн бол хэлсэндээ байдаг. Аливаа нэг юмд одоо тууштай байдаг. Өөрөө өмнө зоригтой байдаг. Гэх мэтлэнгийн олон чанаруудад одоо сургах. Ийм ажлыг бид нэг талаас нь хий. Тэгээ өнөөдрийн одоо энэ бидний хийж хэрэгжүүлээд бас ийм том одоо тодорхой төвшөнд хүрсэн энэ ажлыг төр засгийн зүгээс ч одоо дэмжих бах боловсролын яам одоо тухайлах юм бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн одоо агуулга стандартанд оруулах цаг нарыг нэг хүнд тэр суралцагч нарт нэг үр нөлөө өгөх хэмжээний одоо цаг бидэрт гаргаж өгөх байх гэж ингэж одоо бид бол найдаж байгаа. Тэгээ ингээд бид нар нэг эмэгтэйчүүдийн хайрхийн тухай асуудал, эрчүүдийнхээ одоо нэг тэнцвэрж хөгжүүлэх тухай асуудал ингээд нэг гараад ирэх юм бол энэ чинь Монголын ард түмэн хичнээн мянган жилийн төрч ёсны үзэл сэтгэлгээгээр энэ нэг их үүргийн нэг зөв нэгдэл харилцаан дээр энэ гэр бүлийн хүрээнд ч гэсэн нэг хүн одоо гэр бүлч тогтвортой тэгээд цаашлах юм бол нийгэм тэр тогтвортой байх, тогтвортой хөгжлийн тухай асуудал ярих энэ бүх юм чинь ингээд уламжлаад ирсэн нэг юм алдагдаад ирэхээр зэрэг гэр бүлэн доголдоод ирэхээр зэрэг хувийн хөгжлийн тухай асуудал ярихад хэцүү болдог. Тэгээд цаашлах юм бол нийгмийн тухай асуудал ярихад их төвхтэй юм байдлууд бий болчиход байгаа юм л да. За баярлалаа. Ингээд бүтээрийн өнөөдрийн ярилцлага цаг үеийн өндөрлөж байна. Өнөөдөр бүх нийтийн амралтын өдрийг гэж цаг зав гаргаж хүрэлцэнэд баярлалаа. За. Тэгэхээр хүмүүстчтэй өнөөдрийн Focus Talk энэ өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.